За. Сая бэлтгэл 1-р ставын бэлтгэл дуусаач гэж би өөрөө хэсгийг өөрийгөө хүчгүүт гараад ирлээ гэж. Тэгээд одоо бид хоёр нөгөө эднийг чинь ресторанууд өдрийн 3 цагт таачдаг. Тэгээ орой 6 цагт нэн. Тэр хооронд ингээд яг Монгол хүн чинь нэг өдөр хоол иддэг. Ингээ өдрийг хоол идэх ингээ ресторан хаачаад хүндрэлтэй нэг талаараа тэр юм жоохон надад хүндрэлтэй санагдсан. Эднийг бол өөрөөсөө сурцсан байдаг хэл та. Нэг кил банан 169 гэж штэ. 169 гэдэг чинь одоо Монгол мөнгөөр нэг 4300. Жимснүүдийг ингээд энд хийгээд эндээс шууд ингээд бэлгийн шүүснэ гарна. Ингээд эндээ бутлаад энэ доор та чи ингээд саваа хомыг авал 450. Жижиг бол 2 аа тий. Би одоо чам Италид ирсэн хүн байна нэг паста идүүлж үзүүлт юм уу гэж бодоод байна. Италид одоо виноны орн шүү дээ бас. Зарим дуучид яг бас хамаагүй байхтар алкогол төрлийн юм татгалздаг. Би ч бас ер нь тэр төрөлтөд ордог. Энэхүү дуучдууд ер нь дуучид хэлэхгүй ерөөсөө ард иргэд бол виног бол ерөөсөө тэгж алкогол гэж хүлээж авахгүй. Ерөөсөө хоолны араас заавал бид нэг уудаг. Хамгийн сайхан цай уучих нэг байдаг шүү дээ. Тэр шиг нэг хоолн дээр заавал вино. Прошутто гэдэг одоо шууд ингээд бэлэн болгоцсон. Одоо эднийхээр бол утсан хатаасан юм ах. Энэ бол одоо Италийн хамгийн алдартай одоо хүнсний одоо өргөн хэрэглээнийх нь махан төрлийнх нь нэг зүйл нь. Эртэд авсан талах чинь жоохон тийм их л талах байх шиг байсан да. Энэ ямар вэ? Нэг яг гоё талхуулж авч чадахгүй байгаа юм. Бадрал нэг их гоё талах мэд юм да. Монгол ерөөсөө махаа иддэг болохоор махыг хамгийн дөрөнд дээрээ газ дэлгүүр орж авч байгаа шүү дээ. 172 грамм нь ингээд 4 евро. Цент. Одоо тэгээ ганцаараа ингээд явахаар хоол хийж сурч байна. Яг мэдээж хоол хийж чадахгүй хүн гэж юу. Нэг ямар ч сон аялуулаад өөрийнхөө хэмжээнд юм хийн. Би ч бас нөгөө нэг ямар нэвтрүүлэг үлдээ нэг хоол хийдэг. Эхнэрийн заавраар. Тэр ч ороо дөрүүлсэн шүү дээ. Өндөг одоо 259 гэж шүү дээ. 100 шиг гэн. Гаацтай усыг амар маш их өргөн хэрэглэн хэрэглээ шүү дээ. Ерөөсөө байнгын помидорыг бол амар үндэ зэрлэг гэдэг шүү дээ. 55 евро 36 цент гэж байна. Италид ажиллаж байгаа хүмүүс заавал тэр кодичи фискале гэж нэг эдний одоо бүртгэлийн юм систем тэрийг заавал бүртгүүлэх хэрэгтэй. Эндээс нэг код аваад тэгээд тэргээр одоо энд үйлчилгээ одоо цалин хөлснөөс авахд тэргээр нь татварыг бодоод тийшээ ингээд эднийд ерөнхийдөө ингээд ажил хийх бүх юмнууд ингээд нээлттэй болохын тулд тэрийг заавал авдаг. Энд ажиллаж эхэлж байгаа хүмүүс бол хамгийн түрүүнд тэрийг хөөцлөж эхэлмээр юм байлээ. Тэгээ ер нь бол татварын одоо хувийн нэг код гэсэн үг. Одоо энэ улсад та ажил хийгээд энэ кодын дагуу татвараа төлөх хэрэгтэй болж байна л гэсэн. Гэж би бол ойлгосон. Тэгээ одоо яг очихоор юу гэж ярих вэ? Тэрийг харан дайлаа. За